За хамтаа үзэгчтэй маш их баярлалаа хөтөлбөр үргэлжлэн хурж байна. Яг одоо та бүхэндээ зочтой уулзуулахад бэлэн болсон байна. Өнөөдрийн зочноор Койка төрийн бас байгууллагын сайн дурын ажилтан Юн Ахён, Койка төрийн бас байгууллагын сайн дурын ажилтан Со Ёнжунаар хүрэлцэн ирсэн байна. Сайн байна уу? Энэ өдрийн мэнд хүргэе. Сайн байна уу? Студид маань бас ирсэнд их баярлалаа. Тэгээ өнөөдөр үзэгчдэд хоёрынхаа сонирхолтой гайхалтай түүхийг бас хуваалцах гэж урьсан юм аа. Юуны түрүүнд хамтдаа сайхан дэлгэрэнгүй танилццгаая тий. Сайн дурын ажилтан гэж яг ямар байгууллагад юу хийдэг хүмүүс юм болоо гэдгийг хэлж болох болоо. За сайн байна уу? Намайг Юн Ахён гэдэг. Ерөн намайг Со Ёнжу гэдэг. Бид хоёр Койкагийн төрийн бус байгууллагын сайн дурын ажилтан гээд 11 сар Монголд илгээгдсэн байгаа. Тэгээ бид хоёр одоо удахгүй 3 сарын 8-нд буцна. Тэгээд өнгөрсөн жилийн 4 сард бид нар байгаль орчноо хамгаалах чиглэлээр ер нь энд ирсэн байгаа. За Со Ёнжугийн Цуг ирсэн үү? Тийм, бид хоёр бол цуг ирсэн. Адилхан тэгээ бид хоёр Ирээдүйн Монгол гэдэг байгууллага дээр ер нь хамт ажиллаж байгаа. Тэгээ 12 хүн ирээд өөр газар ингээд ер нь илгээгддэг. Тэгээ бид хоёр бол нэг баг болоо хамт нэг баг болоод Монгол цуг ирсэн байна. Тийм. Койка гэдэг ер нь бол нэлээд сонсч ирсэн нэр байгаад байгаа. Тэнгүүтэл яг ямар сайн дурын үйл ажиллагаа явуулдаг чиглэл нь бас юу байх вэ гэдэг зүйлийг бас үзэгчд маань бас тайлбарж өгсөн зүйтэй болов гэж бодож байна. Ер нь бол Койка гэдэг байгууллага байдаг. Тэр байгууллага нь олон сайн дурын ажлын тийм төсөл явуулдаг. Тэгээ тэрний дунд бид нар бол төрийн бус байгууллагт ингээд илгээдэг тийм сайн дурын ажилтан баггүй юу. Тэгээ бид нар одоо сая хэлсэн шиг Ирээдүйн Монгол гэсэн Монголын боловсрол чиглэл хүүхдүүдийн боловсрол чиглэл хандсан тийм төрийн бус байгууллагад илгээгдээд тэндээ бид нар тэр байгууллагатаа бас сайн дурын ажил одоо тийм тусламж хэрэгтэй байгаа шүү дээ. Тэднийг бид нар хийнгээ хажууд нь байгаль орчноо хамгаалах тийм төслийг 11 сар дотор ингээд явуулах хэрэгтэй. Тийм ажил хийж байгаа. За бас манай үзэгчд маань гайхчихж магадгүй тий. Хоёр Солонгос нэртэй хүн байгаа. Гэтэ нэг нь өөр монголоор маш сайн яриад байгаа тий. Тэгэхээр 11 сард ингээд томилогдоод ирсэн гэж байгаа учраас хаана хийзээ бас монгол хэл сураад ийм амар сайн ярьдаг болчихоо тий. Тэр талыг ихлээд хизээс хэлж монгол хэл сурсан болоо. Ер нь би бол багадаа Монголд амьдардаг байсан. Тэгээ 10 нас хүртэл амьдарч агаад тэгээ буцаагаад 10 жил Солонгост амьдраад тэгээ 20 настай даа ер нь бол Монголд буцаагаад ирсэн байгаа. Тэгээд багадаа бол монголоор ингээ сайн ярьдаг байж агаад мэдээж 10 жил хэрэглэхгүй байсаар агаад баг зэрэг мартцсан байсан. Тэгээд Монгол улсын хэлний бэлтгэл ерөн сурангаа буцаагаад ингэ сэргээж. Гэтэ маш сайн ярьж байна. За манай зочны хувьд бас яг Монголд анх удаага ирж гэнэ үү? Өмнө нь бас ирж ирсэн үү? Монгол ер нь ямар санагдаж байна? 몽골에 처음 오셨는지 물어보고 싶습니다. 이번에. 네, 작년 4월에 이 활동으로 몽골에 처음 왔어요. 대열은 몽골 өнгөрсөн 4 жил анх удаага ирсэн. 몽골이 어떠셨는지? 처음에 4월에 와가지고 몽골이 건조하고 모래 바람이 많이 불어서 놀랐었는데 점점 달이 갈수록 더 초록색이 많아지고 멋진 자연이 생겨서 더 많이 생겨서 몽골의 자연에 많이 감탄을 했던 것 같습니다. Анх бид нэр ингээд 4 сард ирсэн үедээ бол яг шороогоор жоохон шуурдаг байлгүй шүү дээ Монгол. Тиймээс учраас жоохон ингээд гайхсан. Ингээд Солонгосын хавартай бол өөрөөс учраас тэгсэн чинь ингээд цаг өнгөрөх тусам ингээд ногоороод ингээд байгаль орчин ингээд илүү гоё болж байгааг хараад Монголын байгалыг хараад ер нь бол гайхсан. За яагаад ер нь яг сайн дурын ажил хийх болсон те? Яг одоо зорилгын талаа анх бас яагаад ингэ сайн дурын ажилтан болёо гэж шийдсэн те тэр үйлөөгөө эргэж очиод яагаад гэдэг асуултыг асуумаар байна. Ер нь миний хувьд бол би Монголд их сургуулийг сурсан. Тэг их сургууль сурангаа би Монголд бас хажуугаар юу хийж болох вэ гэж бодож байгаад би нөгөө асрамжийн газарт ер нь сар болгон явж байсан. Тэгээ тэрийг бараг 6 жил ингээд явж байсан байхгүй юу. Тэгээд хүүхдүүдд ингээ хамт байхдаа би ингээд маш гоё мэдрэмжийг авч ирсэн тэр хүүхдүүдэд. Тэгээ ууг нь бол ингээ хүүхдүүдэд
туслая гэж ингээ очиж байгаа штэ. Гэхдээ би яг өөрөө илүү ингээ тусламж авсан юм шиг тийм мэдрэмж, илүү ингээ хайрыг авсан мэдрэмж аваад ингээ хүүхдүүдтэй би ингээ ажиллахыг ер нь цаашдаа хиймээр байна гэж бодоод тэгээд Монголд би ингээ визгүй одоо ингээ төгссөн учраас визгүй болж байгаа. Тэгээд яавал би Монгол дахиж ирээд хүүхдүүдтэй ажиллах боломжтой бол гэж бодсон. Тэгэхэд нөгөө яг энэ төрийн бус байгууллагын сайн дурын ажилтнууд нь ингээ орчуулагчийг хайсан бохгүй юу? Тэр одоо ямар байгууллагатай ажиллах хэрэгтэй вэ гэд. Тэгээд би тэр ингээ орчуулж явж байгаад Ирээдүйн Монгол гэдэг байгууллага дээр утсан чинь яг миний ингээ хүссэн, миний ингээ ажилламаар байсан тийм байгууллага юм шиг санагдаа. Тэгээд би ингээд энд сайн дурын ажилчнаар хиймээр байна гэд тэгээд ер нь бид нар ингээ ярилцлага ороод тэнцээ тэгээд бас Солонгостоо ер нь бол 3 сар ингээ бэлтгэдэг ирдэг байхгүй юу. Тэгээд тэр юмнуудаа хийгээд би Монголд ирсэн байна. 여기에 봉사를 하게 된 계기. 저는 평소에 불평등이나 빈곤 문제에 관심이 많은데 불평등이나 빈곤은 전 세계의 문제이다 보니까 다른 나라의 문화나 그런 문제에도 관심을 가지게 되었고 그래서 몽골과 같이 그냥 다른 해외에 나가서 활동을 해보고 싶다는 생각이 들었는데 이 몽골의 아동 관련 기관에서 활동을 할 수 있다는 얘기를 들어서 평소에 아동 권리나 교육에도 관심이 있었기 때문에 몽골로 오게 되었습니다. ер нь миний хувьд л ядуурал болон тэгш бус байдал маш ингэ сонирхолтой байсан. Тэгээд одоо Монгол ч юм уу өөр улсуудад тийм ядуурал ч юм уу тэгш бус байдал эдгээр ингээд харагддаг. Тэгээд тэднийг ингээд бас яавал ингээд сайжруулах байдлаар ингээд бодож амьдардаг байсан. Тэгж жагаад ер нь Монголд хүүхдийн байгууллага, хүүхдүүдийн чиглэсэн бас байгууллага байгаа гэдгийг сонссоод ер нь тэнд ажиллахаар шийдсэн. Тэгээд бас өөрөө хүүхдийн ирэх, тэгээд хүүхдийн тийм боловсрал эдгээр дээр бас сонирхолтой учраас Монголыг сонгоод энд ирсэн байгаа. За ирээдүйн Монгол төсөл, за тэгээд байгаль орчныг хамгаалах гэдэг олон төслүүд дээр ажиллаж байгаа. За тэр төслүүдийн яг ямар утга учиртай байна? Яг ирээдүйн Монгол гэхээр яг юг хийгээд байна те? Төрийн бас байгуулга. Ер нь л ингээд 4 багш ингээд илгээгдсэн. Тэгээд би бол одоо өөрийнхөө монгол хэлээ ашиглаад бас өөрийнхөө солонгос хэлээ ашиглаад хүүхдүүдэд солонгос хэлээ багш байсан. Тэгээд бас манай ингээд сэтгэл зүйгээр ингээ удаан ажилласан бас ихжсэн баггүй. Тэр ихч бол манай тэр цэцэрлэгт хүүхдүүд хандсан хүүхдүүдийг илүү сэтгэл зүйгээр яаж тэ зөв боловсролоор явуулах вэ талаар ингээ зааж өгөөд ч юм уу багш нарыг бас ингээ зааж өгөөд бас хүүхдүүдэд зааж өгөөд тийм ажил хийсэн. Тэгээд 연주교육 연주 тайлбарлах ба. 이 англи багш. англи багш. 연주할 때 англи ингээд хүүхдүүдэд заасан тэр байгууллагатаа. Тэгээд бас манай өөр нэг Чинжо гэдэг багш байгаа. Чинжо гэдэг багш бол хүүхдүүд нөө K-pop үзэх ч юм уу те цаасан урлаг гэдэг ингээд зааж өгөөд ер нь тэр байгууллага бол хүүхдүүдийн тийм хөгжих талаар тийм байгууллага учраас тийм юмнуудыг хийсэн байгаа. Тэгээд цусдаа бид нар сая хэлсэн нөгөө байгаль орчноо хамгаалах чиглэлээр бол бид нар ямар төсөл хийсэн бэ гэвэл эхлээд 연주 тайлбарлал илүү сайн тайлбарлах гэж бодож байна. Анх 연주 нөгөө жүжигээр хүүхдүүдийн жүжиг төсөл хийсэн байхгүй юу? 연극 프로젝트에 대해서 설명해 주세요. 네. 하게 된 계기나. 저희가 몽골의 기후 위기에 대해서 알리기 위해서 왔었는데 저희 센터에서 이 기후 위기를 어떻게 알릴까 고민을 하다가 아동들이 직접 그런 주체자가 되어서 기후 위기에 대해서 교육을 받고 그거를 다른 아동들에게 알릴 수 있으면 좋겠다라는 생각이 들어서 몽골 국립인형극단이랑 협력을 해서 기후 위기와 아동 권리를 주제로 하는 연극을 기획을 하고 총 11번 공연을 했습니다. Анх ирээд бид нар байгаль орчин хамгаалалт талаар ирсэн шүү дээ. Тэгээ уур амьсгалын хямралыг ер нь ингээд хүмүүс мэддэгдмээр байсан. Тэгээ тэрийг бид нар
өөрсдөө зүгээр ингэ мэддэг хүүхдүүдэд өөрсдөө Монголд байгаа Монгол манай байгууллагын хүүхдүүд нь өөрсдөө ингэ сураад тэрийг ингээд өөр хүүхдүүдэд ингээд илүү түгээвэл сайн бах гэж бодоод тэгээд манай байгууллагын хэдэн хүүхдүүдийг ингээд сонгоод байгууллага орчин хамгаалах чиглэлийн тим юу гэдэг штэ сургалт явуулаад тэгээд тэр сурсан хүүхдүүдээс бас дахиад сонгоод яг тэр байгууллага орчин хамгаалахын тухай тэр жүжиг хийсэн байхгүй юу. Тэгээд Монголд тэр хүүхдийн драма театр байдаг штэ. Тэр яг ажилдаг хүмүүстэй хамтраад бид нар хийсэн байгаа тэр төслийг. Тэгээ ер нь бол 11 удаа бид нар жүжиг тавьсан. Тэгээд сургуулиудад жүжиг тавиад тэгээд бас нөгөө яг драма театртаа ч гэсэн жүжиг тавьсан. Ер нь бол яг одоо та хэд явуулж байгаа энэ хөтөлбөрүүд бүгд үн төлбөргүй явагдах уу? Тийм. Ааха. Яаж ер нь хүүхдүүд яаж хамрагдах юм? Та хэдийг бас яаж мэдж очиж хамрагдах вэ? Бид нар нөгөө Ирээдүйн Монгол гэдэг байгууллагын цайзд байдаг. Тэр нь ер нь бол орчин ингээд цайзын тэнд чинь ингээд гэр хороолоос ихэд нь штэ. Тэгээд тэр хайваа офицерын дээдлийн цайз 16 гэдэг газар уу? Тийм, тэндээс ингээд жоохон дээшээгээ явуул цагаан даваагийн тэнд байдаг байхгүй. Тэгээд тэнд байгаа хүүхдүүд ер нь ингээд хотын төвөөр ингээд очоод хичээл дээр сурахаас илүү яг тэнд ингээд хичээл тийм боловсролын газрыг ер нь ингээд нээсэн. Тэгээд тэнд хаваар хүүхдүүд ер нь ихэнх нь ирдэг. Тэгээд бид нар ч гэсэн одоо тийм төсөл явуулмаар байна гэд зарлана. Өөрийнхөө тэр Instagram ч пэйж дээр. Тэгэнгүүт одоо тэр хүүхдүүдийн дунд би ингээд сурмаар байна гэд ер нь л тэгэж ирдэг. Ер нь яг Монгол одоо бага насны хүүхдүүдтэй ажиллахад ер нь англи хэл хэр хурдтай одоо ингээд сурж байна. 이제 어쨌든 한국 사람 영어를 가르치는 거잖아요. 어떠신지 몽골 사람들이 그걸 수업을 할 때 잘 배우는지 궁금합니다. 한국은 그런 영어 수업 같은 걸 하면은 시험 준비를 위해서 엄청 빡세게 공부를 하는데 여기에서는 자주 수업을 할 수 없다 보니까 아이들이 영어가 이런 거구나, 영어를 나도 한번 배워봤다라는 자신감을 주는 수준에서 최대한 흥미를 주기 위해서 가르쳐주기 위해 노력을 했던 것 같습니다. 영어 어려워하는데 그래도 배우려고 하는 마음이 있는 아이들은 재밌게 수업 들어줬던 것 같습니다. Одоо солонгосын ихэнх хүүхдүүд бол англи хэлийг яг шалгалтын төлөө хичээл хийдэг. Тийм байгаа учраас тийм ингээд сонирхолтой хүүхдүүд ч байдаг. Тэгээ Монгол одоо хүүхдүүдэд заахтаа ингээд яг шалгалтын төлөө биш, англи хэл ямар вэ? Тэгээ англи хэлийг ингээд хийхэд хэл сурах гэдэг нь ямар ингээд тэг хөгжилтэй зүйл вэ, сонирхолтой зүйл вэ гэдгийг мэдүүлмээр байсан зорилгоор хүүхдүүд заасан. Тэгээд анх бол ингээд англи хэл анх сурж байгаа хүүхдүүдийн хувьд бол жоохон хэцүү байсан хүүхдүүд ч байгаа боловч ингээд заах тусам хүүхдүүд ингээд сайжраад сонирхоод тэгээ ингээд өөрөө ингээд дуртай ингээд хичээгээд ер нь сурсан хүүхдүүд. Хүүхдүүдтэй ажиллахад ер нь гоё байдаг болоо гэж бодож байна. Тэгээд хүүхдүүд ч гэсэн ингээд хичээл ном зааж өгөөл те дуу бүжиг зааж өгдөг багш нартай бол маш их хайртай. Одоо хичээлдээ ч гэсэн маш их дуртай болж исэн болоо гэж бодоод байна л та. Тэгээд багш нарын хувьд ч гэсэн ийм гоё хичээл зүтгэл гаргаад өөрсдөө ийм гоё халуун дулаан сэтгэлээр ирээд 11 сарын туршид Монголд байсан гэсэн үг шүү дээ те. Өмнө жилийн 4 сараас одоо ингээд 3 сар хүртэл ингээд ажилласан гэд. Та хоёроо маш их бахархаж байна. 4хэн ирсэн гэсэн те. Та бүгдээрээ маш их бахархаж байна. Тэгээ магадгүй энэ төсөл маань бас үргэлжлээл явах болов гэж бодож байна тий. Яа тийм. Ер нь бол Монголд бол 12 хүн илгээгдсэн байгаа. 12 хүн. Тэгээд Ирээдүйн Монголдоо бол одоо ингээд дөрүлээ. Тэгээ хүрээ их сургууль байгаа шүү дээ хажууд. Тэнд ч гэсэн ингээд 3 хүн ч юм ингээд өөр байгаа. Ингээд өөр гарч. Тийм 12 хуваагдаад тийм. Одоо тэгээд та хэд маань буцсан тий. Тийм буцсан. Лонсрогоо буцсан. За тэгээд тэндээсээ дахиад нэг чиглэл аваад за тэр оронд очиод нэг ийм сайн дур ажил эхлүүлээ гээл нэг ийм чиглэл аваад ийш тийш орон руу явчихдаг гэсэн үг үү? Ер нь бол одоо цаашдаа сайн дурын ажил хиймээр байвал сонирхоод дахиад apply хийж болно. Эсвэл одоо
дахиад илүү өөр чиглэлээр ажилладаг хүмүүс ч байгаа. Буцаагаад их сургуулийн оюутнууд байгаа байхгүй юу? Гэп авсан. Тэгвэл буцаагаад их сургуультай ордог ч хүмүүс ч байгаа. Ер нь бол янз янз юм тий. За манай энэ зочны маань хувьд одоо ингээ Монголд ирчихэд буцах болцсон байгаа тий. Тэгээд ер нь дахиж Монголд ирэх тийм хүсэл сонирхол ер нь хэр төрж байна. 이제 몽골에서 돌아가시잖아요. 다시 몽골로 돌아오고 싶은 마음이 어느 정도 있는지 어떤지 궁금해요. 엄청 돌아오고 싶어요. 맛있게 붙여주는 거란. 몽골에서 11개월 동안 몽골 분들이랑 같이 일을 하면서 그런 연극 활동도 그렇고 다른 활동들을 같이 하면서 한국에서는 저는 한국 사람이다 보니까 혼자 살아갈 수 있다고 생각을 했었는데 몽골에서는 우리나라가 아니다 보니 다른 나라에서 일을 하다 보니까 사람들을 통해서 정이나 그런 것들을 많이 느꼈던 것 같아요. 그래서 도움도 많이 받고 그랬기 때문에 기회가 되면은 꼭 다시 오고 싶습니다. Энжигийн хувьд бол ингээд Солонгост амьдрахдаа бол ганцаараа би бүх юмыг ингээ хийж чадна зүгээрээ гэж боддог байсан. Гэтэ ингээд Монголд ирээд яг өөрийнхөө ус биш ингээ газар ирээд монгол хүмүүст ингээ ажиллахад ингээ хамтарч ажиллах нь ингээ чухал юм байна гэдгийг мэдэрсэн байгаа. Тэгээ хамтарч ажиллахад бас хүн хооронд тийм дулаан уур амьсгал байдаг шүү дээ. Тэрийг маш их мэдрээд монгол хүмүүс тэрийг амар их мэдэрсэн учраас буцаагаад ингээ монгол хүмүүстэй ажиллахыг хүсэж байна гэдэг. Гой ийм газруудаар ер нь явж амьдсан уу яг энэ ажлынхаа хүрээнд Монголын бас хөдөө өгөрч гэдэг юм уу те үзэсгэлэн гоё газруудаар ер нь амьдсан. амьдсан. ямар газар? 우리 그 여행 어디 했는지 설명해 주세요. 저는 여름에 홉스골 다녀오고 홉스골이랑 셀렌게 이렇게 두 곳 다녀왔습니다. 홉스골이었어? 셀렌게 와드렸어요. Монголын бас баяруудаар байсан байж тээ. Тэгээ томоохон хэмжээний баяруудаар. Цагаансаар гээл те. Цагаансаар, шинжил, тээ. Тэр ер нь ямар хөө санагдсан. Ер нь Монголын бас нэг уламжлалт тийм үндэсний баяр ёслол яг Солонгос өмнөний хувьд хоёрын хувьд те. Ер нь яг ямар хөө санагдсан бэ? Одоо саяны цагаансар л гэхэд те. 네. 이제 저희 몽골에서도 창사르도 있었고 축제도 있었고 막 그랬잖아요. 신제 파티도 있었고. 어땠는지. 차항사르, 아마르노, 아마르노 이것도 배웠고. 아무래도 무슨 설상. 보즈 히트나. 보즈. 보즈 히트. 에스. 많이 먹고. бид нар хамт ажилладаг бас багшийн тус ингээд чочлсон. Тэгээс найзуудын ингээд чочлсон. Тэр үед ингээд монгол хүмүүс чинь дээл хүмүүстэй шүү дээ. Тэр нь амар сонирхолтой юм. Ингээд бүгдээрээ ингээд дээл хүмүүсж байгаа. Хүүхдүүд, настнууд, том хүмүүс бүгдээрээ ингээд дээл хүмүүсж байгаа амар гоёсон. Монгол ирээд монгол найзуудтай бас болсон уу? Би бол тийм. Ер нь одоо миний эргэн тойрны хүмүүс бүгдээрээ монгол. Тэгээд Юнахионы хувьд болохоор 10 жилийн турш бас Монголд байсан учраас одоо Монголын баяр наадам, ёс уламжлал бол сайн мэдэх бах тий. Тэгээд Соо Ёнжугийн маань хувьд бас шинхэн байсан болов уу гэж одоо энэ асуултуудыг асуулаа. Тэгээд их сонирхолтой ярилцлага байлаа. Тэгээд ийм сайн монголоор ярьдаг бас энэ солонгос хүнтэй уулзсандаа бас их баяртай байна. Тэгээд та хэд маань маш сайхан үйлийг хийгээд одоо ингээд буцах гэж байгаа юм байна. Тэгээд шавнарн ч гэсэн маш олон зүйлийг сураад эндээ үлдэж байгаа лөө үргэлжлүүлээд ч гэсэн сурсаар байх болов гэж бодож байна. Тийм тэгээд дахиж ирээд бас монгол хүүхдүүдэд өшөө олон их зүйлийг бас зааж сургаад дахин сургаарай гэж одоо бас хүсэж байна да. Тэгээд маш их баярлалаа та хэдийн бас сайн дурын ийм үйл ажиллагаа явуулна гэдэг бол бас хэр бол баг энэ хүнээс гараад ахааргүй бас юм өөртлөө идэм болов уу гэж бас боддتي. Тэгээ сайн дураараа монгол хүүхдүүдэд боловсрол олгож байгаа та хоёртаа маш их баярлалаа гэж дахин хэлмээр байна. За баярлалаа. За нэвтрүүлгийн маань ярилцах цаг өндөрлөж байна. Тэгээд нэвтрүүлгийн төгсгөлд бас та хоёртаа энэхүү хэсгийг үлдээ те хайртай одоо шавнартай ч гэдэг юм уу эргэн тойрны хамт олондоо ч гэдэг юм уу сэтгэлийнхаа гоё үгийг хэлхийг хүсчихвэл тэр камер руу хараад хэлж болно шүү. За хүүхдүүдээ одоо ингээд багш нар 11 сар та нартай хамт байж агаад буцаад явах гэж байна. Та нартай ер нь 11 сар хамт байхдаа бас ингээд олон юмыг та нарт ингээд сураасай гэж бодсон. Тэгээ та нар
анх ингээд хичээл ихтэй бол ингээд солонгос хэлээ сурахдаа ингээд даалгавраа хийхгүй хэцүү байна гэдгээс нь гэтээ одоо ингээд цаг явах тусам та нар өөрсдөө илүү ингээд багшаа би ингээд илүү даалгавраа авъя, илүү ингээд юм сурмаар байна гэж байгаа ингээд харахад багш нь ингээд маш ингээд 11 сар та нартай илүү ингээд хичээлээрэж тэр ингээд бас илүү та нарын хувь хүнээрж тэр ингээд өссөн гэж бодож जैन. Тэгээ тэр нь ингээд надад амар гоё байгаа. Тэгээ цаашдаа ч гэсэн ингээд хиллээг ингээд илүү ашиглаад ингээд цаашдаа ирээдүйд ингээд ашиглаасаа гэж бодож जैन. Тэгээ бас бидэртэй хамт байсан тэр дулаан уур амьсгал тэгээ бидний ингээ хоорондоо хамт хуваалцсан тэр хайрыг мартахгүйгээр тэр хайрыг бас өөр хүмүүстэй ингээ дамжуулж амьдардаг хүүхдүүд болоосаа гэж хүсэж байна. Дараа дахин уулзцгаая. 같이 연극도 하고 영어 수업도 했었는데 할 때 책임감 있게 약속 시간 잘 지켜서 수업에 나와주고 연습에 함께 해줘서 너무 고마웠고 내가 너희 아이들에게 뭔가를 주기 위해서 왔다고 생각을 했는데 오히려 더 많은 사랑을 받은 것 같아서 그것도 너무 고맙다고 얘기를 꼭 해주고 싶어. 그리고 몽골에서 같이 함께 활동했었던 모든 분들께도 몽골어를 잘 못하는데도 늘 기다려주시고 이해해주시고 도와주시려고 해주셔서 너무 감사했다는 이야기를 드리고 싶습니다. хамтдаа англи хэлд сурсан, жүжигт сурсан. Тэр үедээ ингээд та нар цагаа бариад ингээд илүү хийх гээд ингээд хичээгээд ирсэн нь ингээд маш хариуцлагатай. Тэгээ бас ингээд сэтгэлтэйгээр ингээд хамтарч өгсөнд маш баярлалаа гэж хэлмээр байна. Тэгээ бас хамтдаа ингээд ажилласан монгол ажилтнуудаа ч гэсэн ингээд баярлалаа гэж хэлмээр байна. Ингээд миний монгол хэлгүй ч гэсэн намайг удаан ингээд ярихад ч гэсэн хүлээгээ сонсож өгөөд бас ингээд сэтгэлээрээ хамт ажилласанд маш баярлалаа гэж хэлмээр байна. Тэгээ дахин ингээд уулзах хүртлээр баяртай. За маш их баярлалаа. 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 Өнөөдрийн зочноор Койка төрийн бас байгууллагын сайн дурын ажилтан Юн Ахён, Койка төрийн бас байгууллагын сайн дурын ажилтан Соо Юнжунаар оролцлоо. За хөтөлбөртэй хамтдаа үзэгчдэд маш их баярлалаа. Хөтөлбөр энэ төрөйд өндөрлөж байна. Маргааш шинэ цагтаа хэрэг уулзлаа. Тэр баяртай.